Та бүгдээ ийм гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрахуу гэдэг. Би мэргэжлийн Европ сертификаттай энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. Тэгээд бичлэгийнхаа эхэнд та нартай таатай сайхан мэдээг долгоход өнөөдрөөс эхлээд 9 сарыг дуустал одоо бүх сессианууд маань 100,000 төгрөгөөр хямдарсан байгаа. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр 550-аас 450,000 төгрөг болон хямдарсан байгаа гэсэн үг ээ. Тийм болохоор хямдрах хийн талаар асууж байсан хүмүүсүүдтэй болоод бас сессианд маань орох гээд арай үнэн жоох үнэтэй санагдаад байсан хүмүүсүүд байх юм бол бүгдд нь ийм гайхалтай хямдралыг өгч байна. Тэгээд энэ хямдралтай хамрагдаад тэ өөрийнхөө энэ чухал энэ сессианы энергийн засалтаа ороод өөрийнхөө болж бүтэхгүй байгаа сөрөг бүх зүйлүүдээс салж аваад тэгээд урам зоригтойгоор эрч хүчтэйгээр урагшаа ад жаргалтай амьдралаа бүтээж эхлэх тэр үд хаалгыг боломжийг өөртөө өгөөрэй гэж та бүхнээс хүсмээр байна. За тэгээд бас 9 сарын 17-нд We are divine being буюу бид бурханлаг оршихуй сургалт онлайн сургалт маань дараагийн 2 дахь шатын маань курс маань одоо эхлэж байна. Тийм болохоор ухамсарын талаар, энергийн талаар яаж дээд биетэйгээ холбогдох уу, дотоод дуу хоолойгоо мэдрэх үү, яаж бодолтойгоо ажиллах уу, яаж сөрөг бодлогыг унтраад сурах уу, яаж одоо хүссэн зүйлүүд дуудаж сурах уу гэдэг талаар маш олон түвшний одоо мэдлэгүүдийг авч энэ ойлголтуудыг авах хүсэлтэй хүмүүсд байх юм бол энэ сургалтандаа суугаарай. Эхний шат маань бол 6 сар болсон байгаа даа. Тэгээд одоо л 2 дахь шат нь эхэлнэ. Тэгээд сургалтынхаа эхний хичээлийг одоо бичигдсэн байгаа болохоор нөхөж үзэх сонирхолтой сонсох хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол бас тэр бичлэгийг бас тэр бичлэгүүдийг сонсох боломжтой, тэр сургалтыг бас нөхөж орж сонсох боломжтой төлбөрөө төлөөд тэгээд нөхөж сонсоод тэгээд 2 дахь шатнаас нь өөрчлүүлж явах гэсэн хүмүүсүүд байх юм бол тэгээд явж болно. Тэ? За тэгээд бичлэгийнхаа өмнө энэ талаарх мэдээллүүдийг өгөхийг хүслээ. За тэгээд өнөөдөр бол маш бас таатай гоё бас мэдээл одоо мэдлэгийн талаар ярилцъя гэж бодож байна. Бодлын талаар одоо энергийн түвшинд бүх зүйлүүд бол хурдсаж эхэлсэн байгаа. Маш их интенс болж эхэлсэн байна. Манай дэлхий рүү маш их сүүлийн хэдэн сар жил маш эрчтэй өндөр энергиуд орж ирж цэвэрлэгээнүүдийг хийж одоо бидний бие төртөл янз бүрийн одоо идэвхжүүлэх ДНХ-гийн түвшинд генийн түвшинд одоо өөрчлөлтүүдийг авчирч байгаа. Тэгээд бидний энерги бол маш их өсөж эхэлж байгаа. Тэгээд энэ чинээгээр бидний ухамсар, мэдрэх үе маш их одоо нэмэгдэж эхэлж байгаа. Бидний одоо энэ зүн совин одоо энэ телепатик одоо тийм ээ бодлороо биетэйгээ холбогдох за тэгээд өндөр хэмжээсээс мэдээллүүдийг авах тийм ээ гэдэг энэ чадварууд маань бол маш их нэмэгдэж эхэлж байгаа. За дараагийн сар жилүүдэд бол ингээд бидний бүр гоцгод авиасууд бол бүр ингээд нээгдэж хүн төрлөختний ухамсар бол маш өндөр хэмжээст очих болно. За тэгээд тийм болохоор одоо энергийн бүх зүйлүүд маш их хурдсаж эхэлсэн байгаа, итгэвчж эхэлсэн байгаатай холбогдуулаад хүн төрлөختний бидний одоо юу бодож байгаа энэ бодол маань бол маш хурдан одоо амьдрал дээр биелэлээ олж эхэлж байгаа гэсэн үг. За энэ маань зарим нэг хүмүүсийн хувьд бол маш таатай, гайхалтай, сайхан мэдээлэл байгаа. За ямар хүмүүсийн хувьд бол энэ гайхалтай мэдээлэл вэ гэх юм бол
хүн зүр сэтгэлдээ одоо тухайн хүмүүс одоо зүр сэтгэлтэйгээ хайрын энергийг тээж яваа тийм ээ. Бусдыг хайрладаг, бусдыг хүндэлдэг, өөрийгөө хайрладаг, өөрийгөө ойлгодог тийм ээ. Зүр сэтгэлдээ маш гоё хайрын энергийг тээж яваа. Энэ зүрхэн чакрага бүр маш гоё ингээ хүрдээ нээж байгаа. Тэгээ юм болгоныг ингээд хайрлаж сурж байгаа. Бүр нөхцөлгүйгээр хайрлаж сурж байгаа. Энэ хүмүүсүүд маань болвол бодол нь мэдээж хэрэг маш тийм гоё цагаахан гэгээлэг өөдрөг байдаг. За энэ хүмүүсийн хувьд болвол энэ бол маш гайхалтай эерэг сайхан мэдээлэл байгаад байгаа. Энэ хүмүүсүүдийн амьдрал бол дараагийн сар жилүүд бол гайхалтай сайхнаар эргээр өөрчлөгдөх болно. Яагаад гэвэл гайхалтай сайхан эерэг сайхан зүйлсийн талаар бодож байна. Энэ чинээгээрээ энерги нь маш өндөр цэвэр байгаа. Тэр чинээгээрээ болвол өөрийнх нь бодол болоод энэ эерэг энергиэрээ маш олон сайхан зүйлүүдийг ингээд өөртөө дуудаж, одоо бийжүүлж, одоо маш хурдан манифестуудыг хийж эхлэн гэсэн үг. За нөгөө ерөнхийдөө бол манифест бол маш хурдан болж гэж байгаа гэсэн үг. Харин гол нь сонирхолтой тэр манифест маань эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг маш одоо чухал хариуцлагатай зүйл болчихж байгаа байхгүй. Хүн болгоноос өөртөөс нь шалтгаална гэсэн үг. Тэгээд ингээд тэгэхээр өөр хэсэг бүлэг хүмүүсүүд болох сөрөг бодолтой, сөрөг мэдрэмжүүдийг тээж явдаг хүмүүсүүд маань тэр чинээгээрээ өөрийнхөө энэ бодлын хүчээрээ, энергийн хүчээрээ өөртөө маш хэцүү амьдралуудыг бүтээж эхэлнэ гэсэн. Шууд маш их сөрөг манифестуудыг хийж эхэлнэ гэсэн. Тийм болохоор бид нар одоо энэ маш чухал үе рүү орсон байна. Тийм болохоор бүр өөрийнхөө одоо энэ бодолтой маш хариуцлагатай хянамгаа хандахгүй болвол одоо өөрийнхөө өмнөх одоо жилүүд шиг одоо яам гэд явж болохгүй. Таны амьдралын чанар, таны амьдрал одоо өөрийн чинь юу бодож яваад тархиндаа бодож тээж яваад байгаа энтэй шууд холбоотой одоо болж байгаа. Ганц одоо ч биш. Өмнө байнга л тийм л байсан. Гэхдээ одоо манифест хийх биечих байдал нь өмнөх жилүүдэд бол маш удаан байдаг гэсэн байхгүй. Хүн нэг ингээд амар юмны талаар бодоход бол тэр нь амьдралд нь хурдан хугацаанд орж ирдэггүй, хэдэн сар жилийн дараа орж ирдэг байсан бол одоо болол энэ биежилт, энэ хэрэгжүүлэлт маш хурдан болж эхэлж байгаа. Тийм болохоор хүн хэрэг сөрөг зүйлүүдийг боддог. Тэгээ дандаа ингээд айдсын энергитэй явж байдаг, сөрөг зүйлсүүдийн талаар бодож явдаг. Яанаа л гэсэн бодлуудыг тээж явж байдаг. Өвчин зовлонгоос айгаал яваад байдаг ч юм уу. Тэгээ бөө стресс, ядарчихсан, эсвэл бүр маш их хонзон бусдад цаанчихсан дандаа муу бусдад хүсэж явдаг тийм ээ. Бусдын муу мухайг хараад баярлаж баясаж явж байдаг тийм. Одоо энэ л ингэчээсээ өөстө тэр ашгууд ихсэн байж тээ гэдэг ингээд хүний зовлон хэцүү байдлыг хараад ингээд баясаад бахархаад тийм ингээд явж байдаг ийм хүмүүсүүдийн одоо байр байдлууд нь маш их өөрчлөлт орно гэсэн үг. Тэгэхээр одоо бол бидрийг маш сонирхолтой жилүүд хүлээж байна л да. Одоо ингээд хүмүүсүүдийн амьдралыг нь ер нь гадныхаа одоо байгаа байдал амьдралыг нь хараад дотор нь одоо яг юу болоод байгаа гэдгийг л одоо ингээд харагдана гэсэн үг. Тэгээ одоо маш их асуудалтай одоо дараагийн жилүүдэд ингээд өвчин зовлонд орогдоод ингээд би битэйгээ ойлголцохгүй дандаа хил ам хийгээд ингээд уралцаад талцаад явж байдаг ийм хүмүүсүүдийн маань болов амьдрал болоод бүрэл доошолж өгнө гэсэн үг. Тийм болохоор хүн одоо өөрийнхөө энэ бодолтойгоо ажиллах маш чухал үе ирчээд байгаа. Та юу бодож байна? Таны тэр бодол чинь таны сэтгэл хөдлөлтийг бүтээн, таны сэтгэл хөдлөл чинь таны энергийг бүтээн, таны энерги таны яг ямар туршлагууд авах вэ, юуг тулах вэ гэдгийг
бүтээгээд явчихна гэсэн үг. Сүүлд одоо би ингээд өөрийнхөө өөрчлөлөгч нараас харж байна. Монгол өөрчлөлөгч нараас харж байна. Ихэнхэд нь маш их сөрөг биетүүд энергийн биен дээр нь орчихсон байна. Тэд нар маань хэлж байгаа байхгүй ингээд ерөөсөө бясалгал би ингээд нэг хэсэг хийгээд айгүй гоё байдаг байсан. Одоо бас нэг ерөөсөө төвлөрч чадахгүй байна. Ингээд ерөөсөө чимээгүй орчин тайван суух гэж чадахгүй байна. Янз бүрийн бодлууд орж ирж байна. Шүн орой унтаж амарч чадхаа боллоо. Нойрондоо муудчихлаа. Тэг ингээд янз бүрийн айдсын сөрөг бодлууд орж ирдгээсээ болоод бөө айдсан дунд амьдарч юм. Тэрнээсээ болоод юу өөртөө итгэл энэ төр гэдэг те. Өөртөө итгэлгүй хүмүүсүүд юу зориг мөргийн талаар бодох тэ зориггүй хүн яаж амьдралаа бэйжлүүлэх талаарх ч гэсэн бодох чадваргүй болчихж байгаа байхгүй. Эдгээр маань бүгдээрээ энэ сөрөг биетүүдтэй холбоотой байна. Монголчуудын маань биен дээр одоо энэ саарлууд гэдэг энэ хар гаригийнхны биетүүдтэй бас холбоостой байгаа нь маш их ажиглагдаж байна. За хүний энергийн биетэй холбогдоод үзэнгүүт ерөнхийдөө бол янз бүрийн биетүүд байж байгаа. За монголчуудтай одоо бол хамгийн их давмгаалсан байгаа одоо хар гаригийн биетүүд гэвэл бол саарлууд байна. За ганц саарлууд биш. Бас гөрвлүүд тэ бас өөр янз бүрийн төрлийн одоо хар гаригийнхнуудтай холбоо одоо рейсүүдтэй холбоотой сөрөг биетүүдтэй холбогдсон хүмүүсүүд бас байна. Энергийн бие рүү оронгууд угаасаа тэр одоо ямар биеттэй холбоотой байгаагийн шууд зурагтал нь надад орж ирдэг байгаа. Дүрс нь орж ирдэг байгаа. Энэ саарл юм уу? Эсвэл өөр рейсийн одоо биет юм уу тийм ээ? Энетрэ гэдэг нь бол ингээд эсвэл бол хүн байгаа даа мó цаана тийм сөрөг бодол хил ам илгээж гисэн байгаа. Одоо хар хил ам илгээж гисэн байгаа. Энерги юм уу? Тэр одоо энерги нь хаанаас ирээд байгаа гэдэг мэдээлүүд нас орж ирдэг байгаа даа. За ингээд нөгөө сөрөг биетүүд, за сүнснүүд, гэр бүлийнхаа хүмүүсүүдийнх нь одоо дээр үед одоо 30-40 жилийн өмнөөд болсон эмээ өвөөгийнх нь сүнсний хүртэл энергийн бие дээр нь оршиж байгаа тохиолдлууд байдаг. За эсвэл бол хэдэн жилийн өмнө бас өөд болсон хүмүүсүүдийнх нь энерги нь бас цаашаа явж чадаагүй, сүнс нь цаашаа явж чадаагүй одоо дөрвдийн хэмжээс гацчаад ингээд одоо дөрвдийн хэмжээстэй оршихын тулд энерги хэрэгтэй байгаа бол тэр хамгийн ойр дотныхоо гэр бүлийнхаа хүмүүсийнхаа энергиэс нь ингээд хооллоод оршиж байгаа сүнснүүд байна. Тэднийг ингээд цааш нь явуулж өгөх хэрэгтэй байдаг тий. Сөрөг биестэй холбогдсон хүмүүсүүд маань бол ерөөсөө тэр сөрөг биесүүд нь тухайн хүний энергийн бие рүү дандаа сөрөг бодлуудыг явуулдаг. За тэгээ сөрөг бодлуудыг явуулаад ингээд хүрднүүд дээр нь бас хаалтууд үүсгэж байгаа. Холон чакран дээр нь зүрхэн хүрдэн дээр нь гурт чакранууд дээр нь ингээд хаалтад үүсгэж. Тэгэхээр нөгөө хүн маань бас ингээд хэлийгснээ хэлж чадахгүй, тусламж хэрэгтэй гадаа тусламж хэрэгтэй байгаа гэдгээ хэлж чадахгүй боломжгүй болчдөг ч юм уу тийм ээ. За тэгээ ингээд ерөөсөө өөрийгөө хайрлах болоод бусдыг хайрлах чадвараа алдчихдаг тий. Ингээд байнга сөрөг бодлуудыг илгээгээд айдсын бодлуудыг, түгшүүрийн бодлуудыг өнгөрсөн амьдралтай нь холбоотой сөрөг дурсамжуудыг байнга сэдрээдэг ч юм уу тийм ээ. Ингээд иймэрхүү байдлуудаар хүн маань ерөөсөө эерэг бодлыг бодож чадахгүй, тээж чадахгүй энэ чинэгрээ эерэг сайхан зүйлсүүдийг мэдэрч чадахгүй ингээд энергийн түвшинд маш доогуур энергийн алдагдaltaй явж байгаа хүмүүсүүд маш их байна. Тийм болохоор одоо бид нар энэ их чухал цаг үед амьдарч байгаа болохоор энэ сөрөг биетүүдээсээ салж байж энэ сөрөг биесүүд энэ хар хил амын энергиуд хүнийг маш их хойшин татаж байдаг. Тэгээд нөгөө хүмүүсүүд маань ингээд янз бүрийн толгойн өвчин их байгаад байдаг. Ядаргааны өвчнөд орчихсон байгаад байдаг. Янз бүрийн бодлууд ингээд толгой тархиар нь бодогдоод байдаг тийм. Ингээд шитэн хүзүү мөзөө янз бүрийн юмнууд ингээд гоён гэдэг инээтрэнүүдтэй болчихсон байгаа даа. Тэгээд энэ чилээ мэлээ маш ихтэй байгаа даа тий. Тэгээд нөгөө нуруугаа ерөөсөө тэгшилж чадахгүй дандаа юм бөхтөр иймэрхүү байдалтай явж байгаа. Энэ бүх зүйлүүд чинь энэ сөрөг биесүүдтэй холбоотой байгаа даа. Сөрөг биесүүдийг аваад өгчөнгүүд миний ихэнх үйлчлэгч нар хэлдэг хөнгөн байдлыг мэдэрсэн гэдэг. Ингээд энэ нөгөө сөрөг биестэй байгаа хүмүүстэй энерги бие рүү яваад арангууд бүр ингээд
Би өөртөө ингээ бүр доошоо суучдаг байхгүй юм. Маш хүнд ачаа 30 40 50 жилийн хүнд ачаа ингээ нуруунд дараа өөрчгсөн байгаад байгаа ийм хүмүүсүүд яаж нуруугаа тэгшилж явах юм? Яаж энэ чилээгүй ингээ хөнгөн байх юм? Боломжгүй байхгүй. Тэгээд энэ талаарх нөгөө хүмүүсүүдэд маань мэдлэг байдаггүй болохоор ингээд насаараа юм дарлуулаад дарагдаад ингээд хуянтай чилээтэй бөө толгойн өвчтэй бөө сөрөг бодлуудаар дүүрэн тэг ингээд нуруугаа тэгшилж чадахгүй юм бүхтэр байдалтай ийм байдалтайгаа ингээд байсаргаад тасаад тэг энэ байдал нь бол зүгээр жирийн үзэгдэл мэт ойлгочихсон байдаг. Эдгээр бол зөв жирийн зүйл биш. Тийм болохоор одоо бол энэ бодол биелэлээ олдог зүйл бол биелэлээ олох процесс бол маш их хурдсан, идэвхжчихсэн байгаа цаг үед та нар маань бодлоо гол нь одоо эерэг болгох хэрэгтэй биш үү? Зөв, сайхан, эерэг зүйлүүд дээр төвлөр. Хамгийн чухал төвлөрөх зүйл бол та нар маань хүсдэггүй зүйлүүдэд боддог биш. Яг хүсээд байгаа зүйлүүд дээр төвлөрөх хэрэгтэй. Өвчин зовлон зовиоруудтай байгаа бол би өвчнөөсөө салмаар байна гэж бодох биш. Би бол вирус, сав сарууд, хөөн гэж бодох хэрэгтэй. Өвчний талаар ерөөсөө бодож болохгүй. Өвчний талаар бодоод лах юм бол та өвчнөө байнга л дуудаад байна гэсэн үг. Өөр зээлтэй хүмүүсүүд, санхүүгийн асуудалтай байгаа хүмүүсүүд би маш их эд баялагтай болж байна. Маш их эд баялгууд над руу улсын тутан орж ирж байна гэж бодох болохоос биш. Би яаж үр зүйлнээсээ гарах вэ? Би үр зүйлнээсээ гармаар байна. Би үр зүйлнээсээ гармаар байна. Өргөө болмоор байна. Үр зээлээсээ гармаар байна гэж бодож болохгүй. Ингээд бодоод авах юм бол та үр зээлийг байнга дуудана гэсэн үг. Санхүүгийн асуудал сайжрахгүй гэсэн үг. Тийм болохоор хүсэж байгаа зүйлүүдээр төвлөр. Энэ бодолтойгоо ажиллана гэдэг чинь бол маш том ажил байдаг. Та өөрийнхөө бодлоо өөрчилж, бодлоо эерэг болгож чадах юм бол та амьдралаа өөрчилнө, амьдралаа эерэг болгоно гэсэн. Бодлоос бүх зүйл эхэлдэг байна. Тийм болохоор энэ талаарх бас сургалт маань одоо 9 сарын 17-нд эхлэх болно. Тэгээд сургалтандаа хамрагдаад маш үнцэнтэй өөртөө хэрэгтэй зүйлүүдийг олж аваарай. Энэ бол та нар өөрсдөө хийх хөрөнгө оруулалт байгаа шүү. Тийм ээ? Тэгэхээр асуудлуудаасаа садаад юмныхаа над цаадах учраа ойлгочихсон хүмүүсүүд маань амьдралаа эерэг болгоод сургалтандаа өгсөн мөнгнөөсөө хэд дахин мөнгийг өөрийнхөө амьдралдаа олж эхэлдэг байгаа. Тийм болохоор энэ сургалт, энэ сессионд өгч байгаа мөнгнүүдийг ерөөсөө нэг төлбөр бусд надад өгчлөө гэж бодох шаардлага ерөөсөө байхгүй. Та нар өөрсдөө оруулж байгаа, өөрсдөө тусалж байгаа маш том хөрөнгө оруулалт байдаг байгаа. Миний нэг үйлчлүүлэгч бас бичсэн байсан л да. Энд өгч байгаа төлбөр бол насан турших. Тийм ээ? Та олж авч байгаа энэ мэдлэг тань насан туршид чинь үлдэх болно. Энэ сөрөг зүйлүүдээс салчсан байгаа энэ хөнгөн мэдрэмж чинь танд сүүлд нь насан туршид чинь үлдэх болно. Тийм болохоор энэ сургалт, энэ сессия бол маш чухал зүйл. Өөрсдөө энэ хөрөнгө оруулалтуудыг хийж эхлээрээ. Тэгээд бичлэгээ энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Суугаа subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. Лайк дараарай. Тэгээд сайхан өгтэй комментууд бичиж явуулаарай. Цааш нь хэрэгтэй хүмүүсүүдэд нь шеэр хийж өгөөрэй. Удахгүй дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.